Омс 5 мал төгрөг авсаар байгаад. Батмагныгаар бууз хэлнэ. Яаж байгаа. Уусаа хэлгүй болохгүй шүү дээ. Явахгүй дээ. Чавхлан намсрын нуруу байнга л сонсдог байсан. Чөлөөмөлг унш чадахгүй байна. Тэр чи гэртээ байхдаа л уншдаг шүү дээ. За сайхан шинжилж гин үү? Сайхан шинжилж байна. Сайхан шинжилж байна. За намайг Blue гэдэг. Чамд дуртай биш дээ юу ганы хүү. Block party list нэмэ shot. Дог зөнгөрлө одоо сүү тавихд бэлэн. Ками хүссэн үедээ зэлээр авсан чатын хүдээ. Намайг Фирүү гэдэг. Арангай аймгийн их тамир суманд төрчихсөн. Аймгийн начин. Цагаан сарын баярт хэрэг ач холбогдол өгдөг вэ? Түүний өдөр хүмүүс идэ ундагаа засдаг шүү дээ. Миний зүгээс юунхий гэр орноо цэвэрлэх, өөр хоолндонд туслах одоо 2 дугаар тооч гэх юм уу? Би ч одоо нэг барилдаан гээд хөр гонл. Цагаан сарын юм бууцны ажилд бас оролцоогүй бодож байгаа. Ер нь багадаа бол ер нь тоолдог л. Окей. Ажилтай байсан шүү дээ. Ер нь багадаа тийм л ажилтай, тийм даа хүмүүстэй. Сүүлдээ нэг гаргадаг ч юм уу? Гаргаж хөлтөөдөг ажилтай. Миний хувьд бол бууцыг ер нь их дийлддэг. Boy. Чимэх гэхээр надад их найддаг юм билээ. Чи энэ бөхөргөө орж үзсэн үү? Бүх таньдаг хүн бүх байгаа юу? Яна хөөслөр. Бүх хэлсэн үү? Би ерөнхийдөө багадаа л бөхөргөө орж исэн байх. Таньдаг бүх байхгүй. Окей. Бүх сайн мэддэг. Гэтэ маш хүндэлдэг. Маш их одоо бахархдаг. Тэгээ миний сонсноор бөхчүүд их сайн иддэг гэдэг. Миний хувьд бол яг нэг бас их амар идэхгүй. Цагаан сараар хамгийн их хэдэн бууз идчихсэн. 20 бууз идэх юм болов? Бүтэн өдөр. Нэг доор л баха. Окей. Нэг доор. Тий. Өглөөнөөс орой хүртэл тэр чинь нэлээ бууцны тоо гарах бах. Миний хувьд болохоор нэг доор бол 5-ыг л тэрнээс цааш артдаг. Дуучид ч нөгөө түүхийн өндөг залгиж хоолоонд сайн гэсэн тэр үнэн юм болов? Ер нь яаж хоолойгоо юм гоё ялгадаг вэ? Boy. Миний хувьд бол ерөнхий зүгээр хүйтэн юм уухгүй, тэгвэл агаар амьсгалахгүй, хит чангарлахгүй гэх юм уу нэг тийм гам маягийн юмнууд бол байдаг. Бид нар ч одоо нэг өсвөр тахтай их баг жинтэй. Тэгээ нэг 10 жил мэлд пивэн дүндэг хийж угаал тархалах гал идэгсэн. Тэр санаа дараасаа энэ асуучлаа. Тэгээ би нэг ч танихгүй байна. Нэрийн хэлцдэг. Kimi no toriko ni natte shimaeba kitto. Алин царайлаг бүх байна. Энэ арай залуу бүх юм шиг тийм үгүй юу? Ер нь бол бүгдөө л залуу хөвчүүд л. Бид нэр нь хэлээ. Мөнхөрдөн. Мөнхөрдөн. Хамгийн царайлаг бүхэн манай дивжэний мөнхөрдөн хацгаах мантадарч байгаа шиг байна. За мөнхөрдөнтэй хамт айл хийсэн. Батмагныгаар бууз хэлнэ. Бууз хийчихээр харагдаж байна. Тэгээд яг очиж залгах хоор хүн байна. Ингээ харахад ер нь нэлээ намтай. Окей. Сүртэй төрхтэй хүн байна. За, миний хувьд ер нь яг мэддэг л яг нэр нь орж ирэхгүй байна. Энд чинь тийм Нинэ. Нинэ. Нинэ чинь ер нь дуунуудыг бас сонсч ирсэн. Сонсдог л доо. За, энэ нь болохоор мартцсан. Миссэн. За, энэ танихгүй дуучин байх шиг. Бибина. За, би болохоор очиж золгох нь тийм миссэн. Бууз хэлэх нь болохоор нинэ цугууд айл гэсгээр нь болохоор бибина гэсэн гэж байна. Бүх болоог байсан бол ямар мэрэгчлээ юу хийж авах вэ? Юу гэж бодсон бэ?
За ачаар. Өөс өөр мэрэгчлээ болно гэж бодоогүй юм шүү дээ. Нөгөө баг багт л энэ бүх энэ л бүх болно, энэ л бүх болно гээл. Тэгээд бас өөрөө бас бүхий удамтай. Хоёр талаасаа бүхий удамтай болохоор юм багасаа л бүх гэж өссөр байгаа. Тэгэл ер нь бүх боллоо л гэж бодож тийм бэлгээ сургалт хийжсэн та. Өөрт чинь ямар нэгэн тийм краш хийж гин харж явдаг шүү гэд тийм огтод ирдэг үү? Тийм чатад ирдэг үү? Яг хатаа гараад ирээгүй л. Чамраа юм асуусан. Би зөвл ирдэг гэхээс нөө гэдэг. Окей. Ер нь ардын дуу ч юм уу зохиолын дуу ер нь сонсдог уу? Би багтаа нэлээд их өдөө явдаг байсан. Тэгээд ирэх явахдаа дандаа зохиолын дуунуудаа тий чухал намсрын нуруу гэж ер нь байнга л сонсдог байсан. Би түрүүнээс хойш малгайг нэлээд харлаа. Малгайгаа нэг тайлбарлаад өгч юм хийгээд гоё чимэлсэн юм болчтой. Энэ болохоор ингээд ерөнхийдөө бол ингээд жанжин малгай. Ингээд хойшоогоо энэ бол залаа. Тэгээд энэний зурааснууд нь болохоор ингээд бүхийхөө ямар цолтой гэлтгдэг. За тэгээд энэ аймгийн цолтой хөгчүүд нь болохоор дөрвөлжин тэмдэгтэй. Энэ дөрвөлжин. Тэгээд ингээд начин болохоор ингээд яг чигээр харсан шонкор шувуу ч гэдэм үү. Тэгээд харцаг шувуу гэхээр хажуу тийшээ харсан. Заан цолтон байх юм бол ингээд дотроо сэлбэр нь заан. Тэгээд харсан цолтоо нь харсан. Аврах цолтоо бол нэг хангард. Тэгээ улсын цолтоо болоод ирэхээр тэмдэг нь бөөрөнхий болоод сумын цолтоо болоод ирэхээр тэмдэг нь ингээ гурвалжин болоод өнгөнд нь утга учир байна. Ямар өнгө одоо тий бэлгшээлтэй байдгийн, ээлтэй байдгийн тэрүүгээрэл хүмүүсийг өнгө, малгайныхаа өнгө, зодогны өнгө нэр сонгож байгаа л харагддаг. Өнөөдөр ингээ хоёлаа сайхан яриа өрнөдлөө. Рэпер найзтай боллоо. Анхны тоглолтыг нь ер нь дэсэн ядан хөдөөжий. Тоглолтын хувьд бол энэ жилдээ багтааж хийнэ гэж бодож байгаа. Бэлтгэл ажиллагаа эхэлсэн. Тэгээд энэ үед бас бүх найзтай боллоо. Сайхан танилцлаа, ярилцлаа. Тэгээд дараагийн барилдаан дээр нь очиж үзье. Цол ахин гэж би найдаж байна. За. За ингээд бид хоёрын яраг тоглон сууж үзсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Нани? Дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Окей. Уулзлаа. За манайхтай хамтарч ажилладаг 6 агент эндээс өөрчлөн гарын өгсөн байгаа. За баярлалаа. Баярлалаа.